Монголын мэдээ суваг Сүхбаатарын талбайгаас ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байна. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сэхвийн урилгаар Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung гэргий Ким Хигоны хамтаар энэ сарын 9-ноос 11-ний өдрүүдэд Монгол улсад төрийн айлчил хийхээр хүрэлцэн ирсэн байна. За яг одоо Сүхбаатарын талбайд Монгол улсын ерөнхийлөгч хүрэл сөх гэргий болор цэцгийн хамтаар улсын төрийн тэргүүнийг гэргийн хамтаар угтаа авах ёслолын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. За энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн, за мөн Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын болоод хууль тогтоох байгууллагын гишүүд, за холбогдох хоёр талын албан тушаалтнууд, за дипломат корпусын төлөөлөгчид харилцан суугаа элчин сайд нар одоо угтаа авах ёслолд хүрэлцэн ирсэн байна. За энэхүү төрийн айлчлалын хувьд Бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүний хувьд 2011 оноос хойш 15 жилийн дараа Монгол улсад төрийн айлчил хийж байгаа одоо анхны ийм айлчил болж байна. За үүний зэрэгцээгээр Бүгд найрамдах Солонгос гэдгийг хоёр тал дипломат төвшөнд өргөн хүрээнд яригдж байгаа нэг чухал салбар бол чухал ашигт малтамлын хамтын ажиллагаа байгаа. За Монгол улс дэлхийн өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт стратегийн найдвартай түнш болох боломжтой. Нөгөө талд Өмнөд Солонгос улс бол Монгол улсын чухал ашигт малтамлын салбарт хөрөнгө оруулах одоо хамтран ажиллах ийм сонирхолтой байна.
хэлэхээр бол хоёр талын худалдаа эргэлт 2020 Японы дараа дөрөв дэх том импортын түнш болсон байна. За нийт импортод Өмнөд Солонгосоос авч байгаа импорт 4.1%-ийг эзэлж байна. Монгол Өмнөд Солонгос хоёр улс бол иргэд хоорондын харилцаагаар хамгийн өргөн ийм ойр харилцаатай, ийм онцлогтой. Өнөөдрийн байдлаар Монгол улс Өмнөд Солонгос улсад ажиллаж, сурч, амьдарч байна. За сүүлийн жилүүдэд иргэд хоорондын хоёр талын урсгалыг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын жуулчдад визийн хөнгөлт үзүүлэх журам хэрэгжиж байгаа. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд манай улсад аялал зугаалах Өмнөд Солонгосын жуулчдын тоо бол тогтвортой өсөж байна. Ийм ч учраас энэ удаагийн харилцаа хоёр тал дипломат харилцаа тогтоосны 40 жилийн тохиох 2030 он гэхэд иргэд хоорондын харилцааг 500 мянгад хүргэх зорилтыг тавьж байна.
За альчлалын хүрээнд ерөнхийлөгч хүрэлцэх өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Jae-myung-аар аль биесний хэлцээ хийн. За хэлцээгээр стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцохоор төлөвлөсөн байна. За хэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүнээр засгийн газрын хоорондын баримт гарын үсэг зурх ёслолд оролцож энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүн хил мэдээллийн төлөөлөлд танилцуулахаар төлөвлөсөн байна. За бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung тэргүүн хатагтай хамт Монгол улсын ерөнхийлөгчийн хамтаар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ирсэн бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн хатагтай хамтаар эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурхаар орлоо. За айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар аль биесний хэлцээ хийн. За хэлцээний дараагаар бол хоёр улсын төрийн тэргүүнээр засгийн газар хоорондын хэлцээр баримт бичигт гарын үсэг зурх ёслолд оролцож, за хэлцээний үр дүнг хэвлэл мэдээллийн төлөөлөлд одоо танилцуулах ийм ёслолын үйл ажиллагаанд бас оролцсон. За мөн үдээс хойш хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг одоо бэхжүүлэх арга замыг хэлцэх Монгол Солонгосын бизнес форум зохион байгуулагдана. Энэхүү бизнес форумд бас бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн, за мөн Монгол улсын төрийн тэргүүнээр бол одоо хамтдаа оролцох ийм хөтөлбөртэй байна. За 10-ны өдөр бол өмнөд Солонгосын ерөнхийлөгч Монгол улсад одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж тусгаар тогтнолын хөлгөөнийг дэмжиж байсан эх оронч ИТЖ-ний дурсгалын тусалбарт зочилж одоо Монгол улсад суугаа иргэд оршин суугчдтайгаа одоо уулзалт хийх ийм одоо хөтөлбөртэй байна. За үүний зэрэгцээгээр бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн 11-ний өдөр Монгол улсын одоо үндэсний их баяр наадамд хүндэт зочноор оролцох ийм хөтөлбөртэй байгаа. За айлчлалтай холбоотой мэдээлэл өнөөдөр цагийн үр төлбөрөөр та бүхэнд дэлгэрүүлэн болно. Монголын мэдээ суваг Сүхбаатарын талбайгаас ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байна. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлц бүхий урилгаар бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung, Гэргий Ким Хигоны хамтаар энэ сарын 9-ноос 11-ний өдрүүдэд Монгол улсад төрийн айлчил хийхээр хүрэлцэн ирсэн байна. За яг одоо Сүхбаатарын талбайд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх Гэргий болор цэцгийн хамтаар улсын төрийн тэргүүнийг гэргийн хамтаар угтаа авах ёслолын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. За энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн, за мөн бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын болоод хууль тогтоох байгууллагын гишүүд, за холбогдох хоёр талын албан тушаалтнууд, за дипломат корпусын төлөөлөгчид харилцан суугаа элчин сайд нар одоо угтаа авах ёслолд хүрэлцэн ирсэн байна. За энэхүү төрийн айлчлалын хувьд бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүний хувьд 2011 оноос хойш 15 жилийн дараа Монгол улсад төрийн айлчил хийж байгаа одоо анхны ийм айлчил болж байна. За үүний зэрэгцээгээр бүгд найрамдах Солонгос
гэдгийг хоёр тал дипломат төвшөнд өргөн хүрээнд яригдж байгаа нэг чухал салбар бол чухал ашигт малтмлын хамтын ажиллагаа байгаа. За Монгол улс дэлхийн өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт стратегийн найдвартай түнш болох боломжтой. Нөгөө талд Өмнөд Солонгос улс бол Монгол улсын чухал ашигт малтмлын салбарт хөрөнгө оруулах хамтран ажиллах ийм сонирхолтой байна. Статистик мэдээлэлээр бол хоёр талын худалдаа эргэлт 2020 Орос, Японы дараа дөрөв дэх том импортын түнш болсон байна. За нийт импортод Өмнөд Солонгосоос авч байгаа импорт 4.1%-ийг эзэлж байна. Монгол Солонгос хоёр улс бол иргэд хоорондын харилцаагаар хамгийн өргөн ийм ойр харилцаатай, ийм онцлогтой. Өнөөдрийн байдлаар Монгол улс Өмнөд Солонгос улсад ажиллаж, сурч, амьдарч байна. За сүүлийн жилүүдэд иргэд хоорондын хоёр талын урсгалыг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын жуулчдад визийн хөнгөлт үзүүлэх журам хэрэгжиж байгаа. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд манай улсад аялал зугаалах Өмнөд Солонгосын жуулчдын тоо бол тогтвортой өсөж байна. Ийм ч учраас энэ удаагийн хоёр тал дипломат харилцаа тогтоосны 40 жилийн тохиох 2030 он гэхэд иргэд хоорондын 500 мянгад хүрэх зорилтыг тавьж байна.
За, аль жилийн хүрээнд ерөнхийлөгч хүрэлцэх Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Jae-myung-аар аль бисний хилцээ хийн. За, хилцээгээр стратегийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс бүс нутгийн 500 дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцохоор төлөвлөсөн байна. За, хилцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн засгийн газрын хоорондын баримт гарын үсэг зурхаас оролцож энэ удаагийн дэд хэмжээний уулзалтын үр дүн хэд мэдээллийн төлөөлөлд танилцуулахаар төлөвлөсөн байна. За, бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung тэргүүн хатагтан хамт Монгол улсын ерөнхийлөгчийн хамтаар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Ардчлалын ирсэн Бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн хатагтай хамтаар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурхаар орлоо. За айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийн. За хэлэлцээний дараагаар бол хоёр улсын төрийн тэргүүнаар засгийн газар хоорондын хэлэлцээр баримт бичигт гарын үсэг зурх ёслолд оролцож, за хэлэлцээний үр дүнг хэвлэл мэдээллийн төлөөлөлд одоо танилцуулах ийм ёслолын үйл ажиллагаанд бас оролцсон. За мөн үдээс хойш хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг одоо бэхжүүлэх арга замыг хэлцэх Монгол Солонгосын бизнес форум зохион байгуулагдана. Энэхүү бизнес форумд бас Бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн, за мөн Монгол улсын төрийн тэргүүнаар бол одоо хамтдаа оролцох ийм хөтөлбөртэй байна. За 10-ны өдөр бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Монгол улсад одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжиж байсан эх оронч ИТЖ-ний дурсгалын цогцлборт зочилж одоо Монгол улсад суугаа иргэд оршин суугчдтайгаа одоо уулзалт хийх ийм одоо хөтөлбөртэй байна. За үүний зэрэгцээгээр Бүгд найрамдах Солонгос улсын төрийн тэргүүн 11-ний өдөр Монгол улсын одоо үндэсний их баяр наадамд хүндэт зочноор оролцох ийм хөтөлбөртэй байгаа. За айлчлалтай холбоотой мэдээлэл